Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ дугаараа оруулахад бэлэн боллоо. Энэ хэрэг нь бол гэгээн цагаан өдөр Хятад улсад болсон хэрэг бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 15 цаг 30 минутанд Жижиан мужийн Шинчэн хошууны Кинши тосгонд бага сургуулийн сурагчид бол хичээлээ тараад сууад гэрлүүгээ явж исэн. За эдний дунд бол нэгэн ах トゥ хоёр явж исэн бөгөөд анх нь найзуудтайгаа цаашаа нийлж яваад эмэгтэй дүү нь бол гэрлүүгээ орж байгаа нь бол гудамжны камерын бичлэгт харагддаг. Харахад бол бүх зүйл ердийн юм шиг харагдаж байсан. Гисэн хэдийч бол энэ нам гүм чимээгүй байдлын цаана бол үхлийн тоолол бол эхэлсэн байсан. Гэтэл 16 цаг 43 минутын орчим бол ах нь ам хөндлөн гүйсээр дүүгийнхээ хойноос гэрлүүгээ ордог. Дахиж бол хүүхдүүдийн аль нь ч гэсэн орноосоо гарч ирээгүй. Гэтэл орой ээж аав нь ажилласаа ирэхэд бол хоёр хүүхэд нь хоёулаа гэртээ маш зэрлэгээр алуулсан байсан. За эцэг их нь битгий хэл хэргийн газар очсон цагдаагийнхан ч гэсэн маш их цочирдсан. Тийм зэрлэг аллага болсон байгаа. Аллага нь бол маш их өс сонзон юм шиг харагдчихсэн. Хүчинтсэн тэгээд боож алдсан байна. За энэ айлын 5 хүн бол Гожогоос нүүрж ирээд тэндээ 3 том хүн ажил хийж байсан бөгөөд 2 бага хүүхэд нь бол сургууль сурдаг байсан юм байна. Өчигд болон хамт ажилдаг хүмүүс нь бол тэрнийг үнэн шударгаар хөдөлмөрлөдөг бусдтай эвдээ тул тэдэнд бараг дайсан байхгүй гэж хэлдэг байсан юм байна. Сонцонгийн сэдэлтэд өвлөсөн байх гэдэг цагдаагийн таамаглалыг бол бүгд л үгүйсгэжсэн байна. Хэргийн газар хийсэн судалгаагаар бол нөгөө өрөөнд нь бас нэг цусны толб илэрсэн байсан. Гэрээ эзний хэлснээр бол энэ байшинд яа овогтой ах トゥ хоёр амьдардаг байсан гэж ярьжээ. Тэр хоёр бол хоёр давхурд амьдардаг байсан юм байна. Орны өмнө бол цусанд будагдсан Лямпо охин бол хэвтэж байсан. Гэвч энэ хэргийн газраас илэрсэн цусны толбо нь бол гадны хүнийх биш байсан. Тэр гэрт нь амьдардаг ах нь бол дүүдээ бичсэн ирээдүйд аав ээжтэй туслаарай гэсэн зургаас гарч ирсэн бөгөөд үүнээс нь эцгэд бол тэр хоёр давхурт амьдардаг яа даав гэдэг ах нь бол аллагын эзэг гэдэг нь бол тодорхой болсон байдаг. Цагдаа нар ойр хавийн камер болон автобусны камеруудыг шалгаж эхэлсэн. Тэгээд хүмүүсээс ч мэдүүлэг авч байсан. Гэтэл бол яада тэр өдрийн 16 цаг 27 минутанд микроавтобусанд сууж байсан харагддаг. Мөн шүүх эмнэлгийн шинжилгээгээр бол охины биеэс гарсан ДНХ түүнийх болгон тогтоогдсон болохоор цагдаагийнхны сэжгийг улам баттгсан байна. Цагдаа нар нэн даруй энэ хүнийг эрен хайх ажлыг өрнүүлдэг. Олон нийтийн хяналтыг ч гэсэн түүн рүү хандуулсан хүмүүсээс ч мэдүүлгүүд олноор ирж байсан бөгөөд Шинчэн мужийн Бамао хотод машинаар ирээд ууланд бүгсэн юм байна гэдгийг бол илрүүлсэн байна. За тэгэд энэ мэдээллийг аваад хурдан барихын тулд буутаа цэрэг цагдаагийнхан ууланд саналт хийж нэгжлэг хийсэн. Яадаг уулнаас гарах бүх гарцыг хааж машин замуудаар ч гэсэн мөн үзлэг шалгалт хийж байсан. Олон зуун хүмүүс мөн зохион байгуулалтанд орж бас цагдаагийнхан тусалж байсан. Шинчэн тосгоны газар нутгийнх нь 80% нь бол уул усаар хүрээлэгдсэн нэг өсөндөө тийм үргэлжилсэн хөвч гэсэн үг юм л да. Тэгээ яадаа бол байнга л бусдыг буруутгадаг, өөрөө бол гэмгүй ариун юм шиг юм болгонд өөрийгөө өмөрдөг, зожиг зантаа бөгөөд байсгийгээд хот руу явж зугаа цэнгэл хөөдөг байсан гинэ. За тэгсэн мөртлөө бас байсгийгээд уул руу явж тэндээ хэд хоногор явдаг учраас явгийн хувьд бол ууланд төөрн зүдэрнхийн баг байхгүй ер нь зэрлэг байгаль зохицгооч тийм хүн байсан, чадaltaй хүн байсан юм байна. Ийм чадвартай болоод ч тэр олон хоног тэр их хараа хяналтаас зогтож байсан юм байна л да. Гэтэл удалгүй хөрш зэрэгэлдээ Жинжао хот руу зогтсон сураг гарснаас нь цагдаагийнхан мөн л тийшээ явж Маопэг Санжэ хот болон Жинжао хот руу салдаг тэр уулзуур орчимд замын хажуугийн дэлгүүрийн эзэнтэй уулзахад бол тэр хэд хоногийн өмнө явдаг тэдний дэлгүүрээс юм аваад 2 янаар сургуулийн хүүхдээ идэх дуртай шоколадыг авсан гэж хэлсэн байгаа. Мөн салат болон халуун ногоо савх авсан гэж ярьсан байна. Энэ хотод бол машины болон хувцсны үйлдвэрүүд олноороо байдаг гинэ. Үйлдвэрийн тэм чагсаалтанд ороогүй цех гэх юм уу тэнд бол яада ажиллаж байсныг мэдсэн. Нэг хэсэг ажиллаж байгаад хэдхэн цагийн өмнө явсан гэж эзэн цагдаад хэлсэн байгаа. Түр өвшин суух үнэмлэх авахаар айц захирлаасаа гууж ягаад тэгжсэн гинт цалингаач авалгүй зогтчихсан байсан.
цагдаа нарын итгэл мөхөөгүй ойролцоо ууланд ч байж магадгүй гэж таамагласан. Тэгэл удалгүй дахиад нэг сураг гарсан. Учир нь бол ойролцоо тосгоны хүмүүс бол хувцс хунар хоол хүнсээ байсгээд одоо хулгаад алдах болсон юм байна. Тиймээс одоо оршуулгын газар тэгээд эзэнгүү байшин зэрэг газруудаас бол түүнийг хайж эхэлдэг. Тэгээ шөндөө бол тэг хэм хүүтэржсэн ч гэсэн цагдаагийнхан одоо өдөр шөнөгүй хайж байсан. Ингээд 2011 оны 12 сарын 30-нд одоо хайлт үргэлжилж байх үеэр эцтийн олон нийтийн аюулгүй байдлын яам нь бол түүнийг одоо онц аюултай гэмт хэрэгтний тоонд оруулсан байгаа. Мэдээлэл өгсөн хүнийг шагнах талаар ч гэсэн мэдэгдсэн байна. Цагдаа нар яадаг зугтааж явахдаа дахин одоо гэмт хэрэг үйлдэнэ гэж бол бодоогүй байсан. Яагаад тэгэхээр нөгөө амь наан там цаан цугтаж яваа хүн чинь одоо хэрэг үйлдэгч амжихгүй гэж бодож байсан байна л да. Тэгэл 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Хунян мужийн Шинши хотын Лошан дүүргийн бааз сургуулийн охин одоо ахлах сургуулийн эгчтэй хоол хүргэхээр явсан бөгөөд тэгж яваад буцаж ирээг байгаа. Тэр охиныг одоо хот руу буцаж явах замд нь айгүй алуурчинтай тааралцсан байна гэж тааварлсан бөгөөд тэнд байдаг оршуулгын газрыг бол хамгийн с ิจ гтэй тооцож шалгаж хийсэн. Нутгийн иргэдийн тусалцаатайгаар хөөрхөн охины цогцыг тэрхүү оршуулгын газраас олсон бөгөөд бас л одоо тарчлагдаж хүчирхийлүүлж нас орсон байлаа. Газар зүйн байрчлаараа бол Лоншан мужийн Хөбэ мужийн Сунын хошуу буюу одоо Ядагийн төрлөх нутгаас ердөө 1-2 гудамжны цаана байдгийг нэ. За ингээд одоо тэр мужийн цагдаа нар дахин олон хүүхдүүдийг аюулд оруулахгүй тулд одоо хамтын ажиллагааны баг байгууллаа. Зэвсэг цагдаа нар болон орон нутгийн иргэд ч оролцсон. Тэгээ 2 жилийн дараа бол яав дахиад нэг хүүхд рүү дарсан байгаа. Уулын ард тал руу түүнийг хайсан боловч тэр нь бараг өвсөн дотроос зүү эрэхтэй адил хэрэг байваа. Тийм үргэлжилсэн хөвч уул. Тэгж яагаад ууланд нэг агуу маягийн нөхөн оромж олсон бөгөөд тэнд одоо хэрэгтэн хэсэг амьдарч уус сууж жимс ногоо идэж амьдарч байсан тогтоогддог. Гэвч одоо дахиад л одоо түүний мөрийг алдчихдаг цагдаа нар. Хүмүүс тэнд тасралтгүй 2 сар самналт хийгээд тэгээд одоо ингээ алдчихсан байгаа. Ингээ 2016 оны 7 дугаар сард Чүнци мужийн Ямпин хотод бол нэг эмэгтэй хүчинцэн хэрэг гарсан тул түүнийг шалгахад бол мөн л одоо хиний Ядагийн дэний мөн болох нь таардаг. 5 жилийн өмнө Жинжан мужид, 3 жилийн өмнө Хунян мужид байсан бол одоо Чүнцин мужид энэ хэрэг нь үлдгэцээр ингээд яваад ирсэн. Ингээ муж дамжаад явж исэн байна л да. Нэг хөгшин одоо ууланд модны үндэс хайж ухаж явж байхдаа бол Ядаатай төстэй нэг зэрлэг ир явж байна гэж цагдаад мэдүүлсэн байгаа. Тэгсэн чинь тэнд нь яваад очсон чинь тэрээр одоо юм урц барьчихсан амьдарч исэн боловч цагдаа нарыг очиход тэр бол бас л аль хэдийн ингээд зүгтаад алга болчихсон. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 8-нд Хуайха хотын дагуул Жижапин хотод бол худалдаа явдаг тийм эрэлттэй цаг байсан учраас олон тосгоноос хүмүүс одоо бараагаа татаж тэр захаас авдаг байсан юм байна. Тэгтэл одоо Ванги хэмэгтэй бол ач охинтойгоо цуг явж исэн юм байна. Ингээд залуу хөгшөнгөө одоо бараагаа авчаад урд хойноо ороод ингээд явсаар замын ийм огцом эргэлт таарах агш нь бол Ванги эмээ ач охиноо олж харсан. Ард нь хүн явж исэн, тэгээд урд нь ч бас хүн явж исэн. Гэтэл одоо харин охин эмээгийнхаа уртхантай явж исэн бөгөөд тэрхүү одоо нэг огцом эргэлтийн тэнд охиныг нэг гинт бүргэд шиг ингээд шүүрээд замын нөгөө тал руу гараад энэ зэрлэг өвсөн дундуур ингээ орсон. Ойролцоох одоо шатхуун түгээх станц дээр байсан нэг залуу бол тэр охины одоо өрөөсөн гутлыг замын хажуугаас олж харангуйтаа шууд одоо түүний хойноос хөөж хэлсэн. Тэгээ мөн бас нэг жижиг дэрэгж ирж зогсоод машинаач унтраалгүй бас л одоо тэдний хойноос очсон. Тэгэд одоо нөгөө залуу чинь би чам энд байгаа чи мэдчихэж гараад ирэгээд ингээд том чулуугаар нүүлгэж хийсэн юм байна л да. Тэгсэн чинь одоо тэр бас нөгөө цохиулж өгөхөөс айсан бол та цаашаа нөгөө охиныг орхиод цаашаа ингээд гол гатлаад гүүхт нь бол голын цаана явж исэн нөгөө охины өвөө болон бас нэг тосгоны иргэнаар цаанаас нь гарч иж таарад ингээд наанаас нь нөгөө хоёр залуу цаанаас нь нөгөө хоёр хүн ингээд дөрүлээ нийлээд тэрийг бол ингээд бүслээд бариад авсан. Хэрвэр бол баригдсандаа өвдөг сүгдэн өршөөл гуйсан ч гэсэн тосгоных нь түүнийг бол барьж хүлээд талаас нь бараг зодож алгаа шахсан. Тэгсэн ч одоо удалгүй цагдаа нар үрчрээд тэднийг түүнийг одоо баривчлаад явсан байна. Ийхүү одоо 6 жил зугцсан алуурчин бол баригдсан байна. Тэгээд
Алуурчин Яадан бол 2011 онд анх хэрэг хийхдээ гэртээ ганцаараа байсан охиныг хүчингэж хохирох гэж байтал гаднаас орж ирсэн ахтаа нь мөргөлдсөний улмаас ахын ч мөн алсан юм байна. Ингээд одоо тэр бол шудраг шүүхээс цаазын ял авсан. Тэгээ ямар ч улс оронд бол гаж донтнууд байдаг өгөөд үр хүүхдээ сайн харж хандаж байх нь л одоо чухал юм да. Гэхдээ одоо байнга хараа хяналтаас салахгүй байна гэдэг нь бас нэг талаар боломжгүй шүү дээ. Тийм учраас ер нь бол ганц би эрэгтэй хүнтэй айлын хажуу өрөө хүсэхгүй байх, мөн одоо хамаатны эрэгтэйчүүд болон эрэгтэй найз нөхдөө гэр орноороо байнга одоо оруулж гаргахгүй байхыг бол чухалчлах хэрэгтэй юм аа гэж надад бол саналаа. За ингээд энэ удаагийн бичлэгээр нэг ийм бичлэг орууллаа. Саатан сонссон баярлалаа. Баяртай. Тэгээд лайк, subscribe марталгүй дараарай.